Бид нар одоо өнөөдөр залуучууд ингээ гадагшаа явлаа л гэж байна. Хүүхдүүдээ очиод хэл устдаа болон боловсралтай болгоно гэж байна. Буцаад ирэх магадлал тун бага. Тун хэцүү. Хүүхдүүдээ бодоод буцаж ирэх нөхцөл тун хэцүү шүү. Тэгэхээр бүр тэрэндээ өрөөд хизээ нэгэн цагт болно гэж бодож байвал хүүхдүүд 10 орчим настай байж иж Монгол соёл иргэншил хэл ус юм тогтчод явна. Хизээч мартахгүй л гэсэн үг л дээ. Баг хүүхд явна. Баг хүүхд яваад нэг 10 орон жил явж ирээд буцаагаад ирээд нэг 10 настай ч юм уу 12 3 настай болгож ирээд буцаагаад бас соёл иргэншилтэд буцаж орж болно. Тэгэхээр бол ингээ 20 нас өрцөн улсуудын чинь за чи ирээд Монгол болгож хэлэх нөхцөл байдгүй. Тэгээ та өөр хүүхдэд таадаг. Энэ гадагшаа явна гэдэг бол мэдээж хэрэг амьдралын ахуйны асуудал, хувийн асуудал шүү. Энэ бол хувийн асуудал. Гэхдээ мэдээж хэрэг тэр олон мянган хүн одоо манайх 200 хэдэн мянга 250 мянган хүн гадна амьдарч байгаа гэж байна. Олон жил болж байна. Эхний гадагшаа явсан улсууд 25 30 жил болчихж байна тийм ээ. Тэр улсуудын удам бол тэгээ тэнцэнэ ингээд үлдчихэж байгаа гэсэн үг. Монгол гэдгээр нэрлэгддэг. Тэр бол хотхон зөв дандаа зүрхэн цохилж явна. Монголдоо гэсэн сэтгэл нь байна. Гэхдээ бид энд байгаа улсууд бас л адилхан л бүгдээрээ гадагшаа би түрүүн хэллээ. Гэр бүл болгоноос ч нэг хүн гадагшаа явсан байгаа. Гэр бүл болгоноос ч нэг хүн гадаад ажиллаж байгаа. Гэр бүл болгоом дотор ч нэг хүн гадагшаа явах тийм бодолтой байгаа. Тэгэхээр энэ их олон юмнуудын давхцлын дунд бид бас өөрийнх нь гэсэн бодол одоо оюунсныхаа бас чилээж бодож нэгтгэж 25 жилийн 20 одоо Монгол улсын хөгжил 20 50 гэж байна. Хүний хөгжил хэн буцаад ирэх тэр хаана юу байх ямар байгууламжуудыг байгуулах өнөөдөр яриад байгаа тэр олон тэрбумын одоо хөрөнгө оруулалт хийгээд хоршоод бүгдээ тэр өөрөө хөрөнгө осгоод ингээд явах нь үнэ юм уу? Тэр нөхцөл байдал нь ямар байх юм бол тэгээд энэ гаднаас ирсэн энэ олон хүч яах юм? Ирэх юм уу? Тэгээд энэ бүх зүйлүүдийг бид нэг цогцоор нь бодохгүй бол болохгүй нэ.